Баянгол дүүргийн 19-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 19-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Авто зам Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилд 23.2 км авто замыг шинээр тавих болон өргөтгөн шинчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 19-р хороонд 54-р байрны баруун тал, 53-р байрны урд талын авто замыг тус шинжилэн засварлалаа. Фасад дулаалга Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 19-р хороонд 51-р байрны фасад дулаалгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, 61-р байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Дээвэр засвар Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм а. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 19-р хороонд 58, 68 дугаар байрны дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлан шинчиллээ. Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв ахмадын эмнэлгийн дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлалаа. Тогтчил Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 630 орчим гаражийг буулгаж нийтийн эзэмшил газар чөлөөлсөн бөгөөд ингэхдээ нийт 12 хорооны 19 байршил автомашины зогсоол тогтчлтын ажлыг хийсэн. Нийт 18 хорооны 24 байршил тоглоомын талбай тогтчлтын ажлыг мөн хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 19-р хороонд 70 дугаар байр орчмын тогтчлт авто зогсоолын ажил, 68 дугаар байрны урд авто зогсоолын ажлыг он дамжин хийж гүйцэтгэлээ. Мөн 52-ын А байрны хойд тал, 70 дагуу 57 дугаар байрны урд гараж буулгасан талбайд тогтчлтын ажлыг хийсэн бол 55, 56 дугаар байрны авто зогсоолын ажлыг хийж гүйцэтгэлээ. 57 дугаар байрны баруун талд гэрэлт гудамжийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгсэн бөгөөд ингэснээр иргэд амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдлээ. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 19-р хороонд 54-р байрны баруун талд тоглоомын талбайг шинчиллээ. Ингэхдээ Лего шал 3 тал хашааг шинээр хийх, хүүхдийн тоглоомын талбай шинчлэх, гэрэлтүүлэх зэргийг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар